Өнгөрсөн онд улсын хэмжээнд хорт хавдрын 645 шин тохиолдол бүртгэгдснээс 78.8% нь хожуу шатанда онцлогджээ. За уг нь хавдрын эсрэг аяныг манай улс дотооддоо 10 жилийн турш явуулж байгаа ч хавдраар өвчлөх хүмүүсийн тоо буурахгүй байгаа юм. Учир нь хавдраар өвчилж байгаа иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгийн иргэд байна. За энэ нь нэг талаас Сум аймгийн хэмжээнд хорт хавдрыг эрт илрүүлэх онцлох боломж хомс байгааг харуулж байгаа юм. За иймд эрт илрүүлэх онцлогоог аймгийн хэмжээнд хийн иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хавдрын аюулгүй Архангай төслийг эхлүүлэхээр боллоо. Зөвхөн Архангай аймгийн хэмжээнд дэлгэхэд өнгөрсөн оны байдлаар хорт хавдрын 164 тохиолдолд бүртгэгдснээс 50-аас дээш хувь нь хожуу шатандаа онцлогдсон байна. Ялангуяа улаан хоолой болон ходоодны хорт хавдраар өвчлөх хүмүүсийн тоо Архангай аймагт хамгийн өндөр байгаа бөгөөд улсын дунджаас мөн их байгаа юм. Иймд хавдрын эсрэг аяныг улс орны хэмжээнд Архангай аймагт анхлан эхлүүлэх гэж байна. Яг хагаамсын аймагуд дунд Архангай аймаг бол хавдрын өвчлөлөөр бас өндөр байгаа. Хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь бол илэгний хавдрын өвчлөл байна. За хоёрдугаар байранд ходоод тэгээд улаан хоолой омоо үзүү гэдэг ингээд явж байгаа. Архангай аймаг яг энэ хавдрын өвчлөлийн асуудал дээр ер нь хүн амын өвчлөлийн маань хоёр шалтгааны нэг нь бол хавдар. Мөн нэгдүгээр байранд бол зүрх судасны өвчлөл явж байгаа. Архангай аймгийн хувьд бол ерөөсөө энэ хамгийн түрүүлээд энэ эрт илрүүлгийн ингээд нэгж төв байгуулахаар ингээд үйл ажиллагаа явуулахаар гэдэг маань энэ чинь хамрагдсан бүх шинжилгээнүүд бол ерөөсөө тэр төв рүү бол саадгүй очоод хариуны гараад эргэн мэдэгдээл хэрэг хавдар биш байх юм бол энэ төв дээрээ эмчлэгдээл хэрэг хавдрын асуудал илэрх юм бол хавдар судлал үндэсний төв дээрээ эмчлэгдээл ингээл явах боломж бол нэгдэж байна гэж харагдаж байгаа. Хавдар судлалын үндэсний төвийн технологиг сайжруулаад туяаны технологид мундаг аппарат суурилууллаа. Вирус засал эмчилгээний үр дүн сайжраад хагалгааны дараах нас баралтны 3.7% байсан бол түүнийг 1% аваачаад ингээд сайн ажиллаад байдаг. Гэтэл хорт хавдраа эрт илүүлж чадахгүй суугаад байхлаар энэний цаана нөгөө үр дүн гэдэг юм чи гарахгүй болчих юм аюултай байна. Хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхар шатны тусламж үйлчлэгийг Сум аймгийн эмнэлэг үзүүлдэг. Гэхдээ хавдрын эрт илрүүлэх онцлогоог эрүүл мэндийн анхар шатны нэгжлэр үзүүлж чадахгүй байгаагаас иргэд хавдрын өвчнийг хожуу шатанд нь онцлуулж байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Архангай аймагт хавдрын эрт илрүүлэг эрүүл мэндийн боловсролын төв эх 9-р сард байгуулагдана. Ингэснээр Архангай аймгийн хүн амын дунд түгээмэл байдаг хөх, илэг, ходоод, умаан хүзүү, улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлгийг орон нутагт хийж хорт хавдрыг эрт үед нь эмчлэх боломж бий болох юм. Хорт хавдар хожуу шатандаа илэрнэ гэдэг бол эмчилгээгүй болж байгаа. Амь нас нь эрсэдэж байгаа. Тэгэхээр Архангай аймагт бол хорт хавдрыг эрт илрүүлдэг, урьдчилан сэргийлдэг энэ тогтолцоог бий болгоё гэдэг үүднээс хорт хавдрын эрт илрүүлгийн төв, сургалт мэдээллийн төвийг байгуулж байгаа. За барилгын ажил 9 сард ашиглалтанд орчихно. За төслийн нэгж ажиллагаар ингээд болж байна. Өнөөдөр Монгол улсад нас урж байгаа 4 хүн тутмын нэг нь бол хавдраар нас урж байгаа. Нийт нас уралтын 25% нь байж байгаа шүү дээ. Хавдар судлалын үндэсний сүнс гаргасан судалгаагаар. Тэр 4 хүн тутмын нэг нь хавдраар нас урж байна гэдэг бол энэ бол дэлхий дээр бол маш өндөрт орж байгаа. Аз номхон далайн бүс нутагта Фижи гэдэг энэ улсын дараа бид нар сүүлээс 2-т явж байгаа шүү дээ. Энэ хавдрынхаа өвчлөлөөр. Архангай аймагт өнгөрсөн 4 жилийн хугацаанд илэгний эмгэггүй Архангай хөтөлбөр хэрэгжсэн. Үүний үр дүнд илэгний БЦ вирустэй 3,000 хүнийг оншилж эмчилсэн юм. Нэгүгээр аймгийн хэмжээнд өөрсдийн нөөц болцоог ашиглан томоохон хөтөлбөрийг инхүү амжилттай хэрэгжүүлж байгаа сайн жишээ Архангай аймагт байгаа юм.